За үзэгчдээ бид улсын 2 дугаар төвийн эмнэлгээс цуврал одоо контент бэлтгэн өргөж байгаа. За бид таваагаас баасан гарагт улсын 2 дугаар төвийн эмнэлгийн 5 тасгийг онцолж байгаа. За бидний удаагийн онцлог тасаг бол ерөнхий мэдсэслийн тасаг юм. Тэгэхээр яг одоо ерөнхий мэдсэслийн тасаг ямар одоо эмчилгээг одоо ард иргэдэд үзүүлдэг вэ гэдгийг үзэгч та бүхэн энэ удаагийн контентоос зөх боломжтой одоо ингээд энэ тасгийн үйл ажиллагаатай танилццгаая. Сайн байна уу та? За сайн байна. За ажлын одоо өдрийн мэд төргий. Баярлалаа. За та бас бидэнд одоо ингээд би микрофоныг зүүчээ. Бас тасгийнхаа үйл ажиллагааг танилцуулаач ерөнхий мэдсэслийн тасаг гэхээр те хичнээн төрлийн одоо эмчилгээг ард иргэдэд үзүүлж байна. Мэдээж одоо эмчилгээний онцлогоон дээр гарч байгаа те шинэ арга технологи бол нэвтрүүлж байгаа юм юу байна гэдэг дээр би бас танай эмнэлгийн нөгөө сүүлийн үед хавдрын эмчилгээ одоо те мэдсэслийн эмчилгээ хийж байгаа, эргэтэн шилжүүлж байгаа гэдэг ингээд шинэ юм бас их байгаа ах гэж одоо те. Одоо өөрийнхөө тасгийн үйл ажиллагааг танилцуулах гэж байгаатаа маш их баярлж байна. За манай тасаг нь болохоор ерөнхий мэдсэслийн тасаг гэдэг нь болохоор хэвлийн хөндөж хийж одоо үе хөдөлгөөн эрхтний одоо жишээлбэл яаралтай болон төлөвлөгөөт мэдсэслийг үзүүлдэг одоо тасгийн ерөнхий мэдсэслийн тасаг гэж байгаа. Манайх нийтдээ бол 58 хэвтийн эмчлүүлэх орто, амбулаторийн 3 кабинетд тусламж үйлчилгээ үзүүлдэг. Нийтдээ болохоор эмч сувилагч нийлээд 56 хүн хүч ажилладаг маш том. Ерөнхийдөө Монгол улс дахь хамгийн том ерөнхий мэдсэслийн тасаг гэж ойлгож болно. Ягаад гэвэл одоо хэвтийн эмчлүүлж байгаа тэр эргэлдэж байгаа ачаал энтэйсээ үзэх юм бол манайх жилдээ бол 3500 хагалгаа хийгддэг ийм тасаг байгаа. Тэгээд яаралтай төлөвлөгөөт мэдсэслийг өдөр шөнөгүй 24 цагийн турш үзүүлдэг. Ерөнхийдөө тусламж үйлчилгээ болохоор зүүн 5 аймаг, зүүн одоо 4 дүүрэг энэ лавлгаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлээд ингээ ажиллаж байна. За манай эмчнэр бол ерөнхийдөө бүгдээрээ бол одоо хавдрын чиглэлээр нарийн мэрэгсэн. Жишээлбэл одоо хотоодны хавдрын мэдсэслийн нарийн мэрэгсэн эмч 3 байна. Бүдүүн гидсний хавдрын нарийн мэрэгсэн эмч 3 байна. Хөхний хавдрын мэдсэслийн эмч байна. Илэг цус нойр улцраа хавдрын мэдсэслийн эмч 5 байна. Гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө бүх эмчнэр маань хавдрын нарийн мэрэгчлэр мэрэгчсэн. Тэгээд энэ чиглэлээрээ Монголдо нарийн мэрэгчл эзэмшихээс гадна одоо Солонгос, Япон, Энтэг гэх мэт гадаадын орнуудад энэ чиглэлээрээ өшөө нарийн мэрэгчл энтрийг одоо суралцаад төгсөөд ирсэн тийм учраас одоо тусламж үйлчилгээ, хавдрын тусламж үйлчилгээ үзүүлэхдээ бид нар одоо Япон, Солонгосын одоо школоор гэж ярьдаг да тийм ээ. Тэр школоор тэгээд нэг олон улсын удирдамж зааврын дагуу тэнд яг Япон, Солонгос ямар багаж тоног төхөөрөмжөөр ямар хагалгааг хийж байна, түүний дараах одоо хяналт эмчилгээг яаж хийж байна, яг түүнийг одоо Монголдо хийж байгаа одоо түүний төлөө бид нар одоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэж одоо өөрсдөө их бахархдаг тийм. За та тасгийнхаа үйл ажиллагааг танилцуулж 58 орто ерөнхий мэдсэслийн тасаг гэхээр маш том байх гэдэг. Маш том тасаг байгаа. За жишээлбэл одоо энэ нөгөө нэг Солонгост одоо ерөнхий мэдсэслийн тасаг ямар байдгүй яг тийм зохион байгуулалтаар баригдсан. Одоо бид нар энэ шинэ байрандаа нүүж ороод 2019 оноос одоо 6 жил болж байна. За жишээлбэл одоо энэ бол одоо тусгаарлах одоо дотроо одоо жишээлбэл нэг өрөөтэй, нэг хүнтэй 0-той одоо тэгээд энэ дотроо угаалгахтаа жишээлбэл одоо энд одоо тусгаарлах шаардлагатай, халдварын хатууд дэглэм шаардлагатай хүмүүсээ хүлээж авч эмчилдэг байх жишээтэй. За энгийн дэглэмтэй одоо өрөө болох юм одоо жишээлбэл манай бүх өрөө дотроо 4 ортой. Тэгээд 4 ортой, тэгээд дээрээс нь дотроо 0-той. Тэгээд бүх ор маань өөрөө нөгөө динамик хөдөлгөөнтэй гэсэн автомат удирдлагатай ор хөлтөнд хөдлөн. Тэгээд орны толгоон дээрээ одоо хүчил төрөгч болон хүчтэй соруулга энэ төр тэгээд сувлж дуудах хонх гэрэл гээд өвчтөнд өөртөө хэрэгцээтэй бүх юмыг хангасан. Нэг осондоо яг Солонгосын одоо мэдсэслийн тусламж үйлчилгээ авах гэж байгаа хүмүүс ямар өрөөнд хэвтдэг вэ? Яг тийм нөхцөл бололцоог бүгдийг хангаж өгсөн ийм одоо барилга байгууламж байгаа. За ерөнхий мэдсэслийн тасгийн операцийн хэсэгт орж ирсэн байна. За ингээл орж ирэнгүүт үүднээс авахлал ерөөсө тоног төхөөрөмж чинь аваалгастай ерөөсө тийм. Энэ бол ингээл бэлэн байдал. Тийм энэ бол ерөөсө ингээл бэлэн байдалд байгаа. Одоо жишээлбэл энэ болохоор одоо тухайн өрөөнд ямар хагалгаа орохоос шалтгаалаад
зөөгдөж орж хийдээ буцаага гардаг хэсгүүд гэсэн үг. Одоо энэ тоног төхөөрөмжийнхөө одоо нөгөө нэг брэнд гэж ярьдаг. Одоо брэнд түүний нөгөө техник үзүүлэлт энтрээ хараад зүүрлэхийн тий хамгийн бол тий тэрийг зүүрлэх юм бол одоо хамгийн сүүлийн одоо сүүлийн үеийн одоо тэр бенз ланд одоо хит гэдэг тий ерөөсөө тэд нар гэсэн үг бүрэн тоноглогдсон одоо юм байгаа байхгүй юу. Жишээлбэл одоо энэ болохоор зөөврийн эрентхээ хагалгааны үе одоо жишээлбэл нөгөө нэг бөөр шээсний замын чулуу хаана байна, гуурс хаана байна, цөсний замын гуурс хаана байна гэдгийг одоо хэл. Дээрээс нь ингээд нөгөө нэг мэдрэлийн мэс заслын одоо нөгөө нэг хагалгаануудын үед, нуруу нугалмын хагалгаануудын үед хэрэгэлдэг тийм аппарат байна жишээлбэл. За одоо жишээлбэл энэ бол одоо дурангийн хагалгаануудын одоо ийм хаалганаас гараад ирчихсэн тааврууд байна. За одоо энэ бол жишээлбэл одоо маш одоо сүүлийн үеийн дандаа нөгөө нэг суцыг түлээл тайраа явдаг хавдрын хагалгаануудад хэрэгэлдэг тоног төхөөрөмжүүд одоо Япон, Герман гэдэг одоо бүр төрлөөр хамгийн сүүлийн үеийнхаараа ингэ байгаа гэсэн. Яагаад ийм олон байгаа вэ гэвэл одоо энэ хагалгааны хэсэгт 6 зэрэг хавдрын хагалгаа ороход 6 юмнууд зэрэг яваад орохоор ингэж одоо хүлцээтэй байхаар одоо ингэ тавигдсан байна гэсэн. Нэг нэгнийгээ хүлээх ямар ч болцоогүй. Тэгээ түүнд тоног төхөөрөмжтэй холбоотойгоор ямар нэгэн хүлээгдэл чирэгдэл алдаа гарахааргүйгээ зохион байгуулагдсан гэсэн. За жишээлбэл одоо энэ жишээлбэл одоо хүний цуснаас нь өөрөөс нь цус тогтоох наалдуулах цавуу гаргаж авдаг аппарат. Одоо жишээлбэл 1 мл-тэй цавуу гэхт чинь одоо сая төгрөг гэдэг байхгүй юу? Айгүй үнэтэй байдаг шүү дээ. Тэгэхээр нэг хагалгаан дээр одоо 3-ыг 4-ыг хэрэглэлээ гэвэл өртөө нэмэгдээд байдаг. Одоо энэ аппарат жишээлбэл одоо хүний өөрийнх нь цуснаас аваад хагалгааны үед одоо богино хугацаанд 30-аас 40 минутын дотор цавууг нь үйлдвэрлээл тэгэл одоо тэр нөгөө нэг мембран наан, чихний хингэрэг наан, тийм ээ, шүрмэс наан, тэгээд залгалтууд, гидсний залгалтууд наан, судасны залгалтууд наан гэд ингээд өөртөө хагалгааны дараах залгалт тавигдах энэ эрсдэл хүндрэлийг бууруулах шинэ үеийн одоо технологиудыг бүгдийг манай аймаг бол нэвтрүүлсэн байгаамаа. За одоо энэ болохоор нөгөө нэг яаралтай хагалгаа орж ин тий судасны мэс заслал орж. Манайх хавдрын мэс заслын тусламж үйлчлэнээс гадна судасны мэс заслаас ордог. Манайх 2 судасны мэс заслын эмчтэй. Яагаад гэвэл нөгөө нэг хавдрын тусламж үйлчлэгийн дотор нөгөө нэг судсан дотор түлдэг, тийм ээ судсан дотор бөглөх хэмжлэгээнүүд бас ордог. Энэ тохиолдолд бас судасны мэс засал заавал хамт байдаг. Дээрээс нь хавдрын мэс засалтай холбоотойгоор судас хавдарт идэгдсэн байвал тайрч залгах хагалгаа бас хамт хийгддэг. Тэр тохиолдолд судасны мэс заслын эмчнэр маань хамтарч ордог. Гэх мэтчлэн ингээд ямар ч эрсдэл хүндрэлээ тооцоод ирнэ бол багаараа ажиллах тийм одоо баг бүрдсэн байгаамаа гэж хэлээд байна. Одоо энэ хагалгааны өрөө гэх чинь бол одоо жишээлбэл вакуум хагалгааны өрөө. Энэ дээдлийн эндээс чинь нөгөө нэг юу яагаал шүүгцэн агаар орж ирнэ. Дөрдөн булангаар агаараас хороод аавна. Тэгээд энэ хагалгаа энэний дээдлэлт байгаа нөгөө нэг одоо агаарыг шүүх одоо энэ бүх тусламж үйлчлэгээнүүд бол одоо ерөөсөө олон улсад ямар шаардлага хангасан байдгүй түүгээрээ явдаг шүүлтүртэй явдаг гэсэн. Одоо энэ хагалгааны өрөөний хан будцсан байгаа энэ хүртэл одоо нөгөө нэг бактерийг устгах, эсэргүүцэх ийм үйлдэлтэй ийм тусгай будгаар будагддаг. Энэ хулдаас нь хүртэл тийм маш нарийн тийм үйлдэлтэй ийм хулдаас нь хүртэл тийм байдаг гэсэн. Одоо мэс заслалт хэрэгэлдэг утаснууд байгаа байхгүй юу? Мэс заслалт хэрэгэлдэг утаснуудад одоо жишээлбэл энэ дээр одоо нөгөө нэг авдаггүй хайлдаг гэж янз бүрийн байдаг тий. Одоо жишээлбэл энэ дээр одоо юу гэж байна вэ гэвэл Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн Eticon компани одоо брендийн утас. Нэг басндаа бид нар хамгийн үнэтэй брендийг хэрэгжилж байгаа. Эмчнэр хамгийн үнэтэй брендээр эмчлүүлж байгаа өвчтөнгүүд гэж ойлгох хэрэгтэй. Энэ болохоор 360 градус эргэж одоо нөгөө нэг хардаг. Тийм учраас нөгөө нэг хагалгааны үеийн 3D харалттай. Тэгэд энэ болохоор хагалгаа хийх юм бол хавдрын нөгөө нэг тархалт, судасчлалтыг бас тодруулж хардаг тусгай програмтай. Тэгээ тийм учраас энэ болохоор хавдрын одоо мэс заслалт маш одоо Япон, Солонгост бол ерөөсөө дан энэ тааврыг хэрэглэдэг. Манай энэ хэрэгжилж байгаа багтанд одоо жишээлбэл энэ бас Америкийн нэгдсэн улсын Eticon гэдэг одоо нөгөө брэндээр үзвэл одоо бүр luxury брендийн одоо оёгч аппаратуудаар одоо оёж одоо хагалгаа хийдэг гэсэн. Сайн байна уу та өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Гинсаг ортопедийн хагалгааны сувлагч давж байгаа хэрэгтэй эрдэнэ хоёр байна. Та бас өөрийнхөө ажлын онцлогийг танилцуулж өгөөч тийм. Манай ажил манайх ингээд 5 тасаг нийлж үйл ажиллагаа явуулдаг байхгүй юу? Тэгээд ээлжээр биш ингээд дуудагдан ажилладаг. Өглөө 8 цагаас ажил эхэлдэг. Өдрийн 8 цаг ажиллаа хийгээд давхар ахаад хагалгаа орох юм өглөө хүртэл ингээд дуудагдан ажилладаг. Онцлогтой нарийнсан тасаг байгаа.
Одоо та яг энд ямар үүрэг ролтой сууж байна? Хагалгаанд 2 сувлагч ордог. Би болохоор туслана гэсэн үг. Туслах сувлагчийн үүрэг гүйцэтгэн. Манай 1-р сувлагч болохоор угаагаад ариун материалтай харьцсан. Би болохоор бусад бохор багаж бүтээгдэхүүн бэлдэж өгөх, ариун юм задлах гэдэг бүгдийг задлаж бичиг баримт болон хүнээ таниулна. Уур хагалгаанд бэлтгэгдсэн тоног төхөөрөмжийг төхөж өгөх үүрэгтэй байна. Хэдэн жил ажиллаж байна та? Бусад 15 жил ажиллаж байна. Ер нь одоо яг ингээд сурлагчаар ажиллах ер нь ажлын ачаал ерөнхийдөө ажлын ачаал бол их. Тэгвэл нөгөө нэг өөрөө сонгосон учраас энэ ажилдаа их дуртай. Тийм учраас хаалганыхаа сувлагчийг олон жил хийж байна. Улсын 2-р төвөмгийн хувьд бол ер нь бол илгэний хавдрын туслан зөвшөлтийг зах зоорн үзүүлж байна. За илгэний хавдрын туслан зөвшөлтийг бол илэг тайрах, илэг шижүүн суулгах, за түлх, бөглөх, за хийм имчилгээ гэсэн имчилгээнүүд байдаг олон улсад. За энэ имчилгээнүүдийг бол одоо улсын 2-р төвөмгөр дээр бүгднгээр нь үзүүлж эхэлсэн байна. За бид нэр 2025 оны 3 сарын 8-нд илэг шижүүлэн суулгах нислэгийг өмнө нь бол хийгддэг байсан. Тэгээ 2 дугаар эмнэлэг дээр. За тэгэхээр 25 оны 3 сарын 8-нд анхны илэг шижүүлэн суулгах нислээ хийгдээд одоо бол 3 дахь тохиолдлоо хийгдсэн байж байна. За тэгэхээр илгэний хавдрын туслан зөвшөлтгийг бол ер нь бол багийн ажиллагаа маш чухал байдаг. За тэгэхээр илгэний хавдрын туслан зөвшөлтгөн дээр ялангуяа одоо олон улсад бол минимал инновац буюу бага хөнөөлт нислэгийг бол илүү их сонгож хийгддэг. За үүнтэй холбоотойгоор манайх эмнэлэг дээр бол Япон болон Солонгосын гайд, олон улсын одоо гайдуудыг өдрөмжийг барьж ажилладаг байгаа. За үүнтэй холбоотойгоор бид нэр за олон улсад хийгдэг нислэг хийхийн тулд за сая 2025 онд шинэ тоног төхөөрөмжүүд за эмчнэрийн багаа чадварчлуулах, сувлагчнэрийн багаа чадварчлуулах зорилгоор олон улсад Япон болон Samsung-ийн Солонгосын Samsung эмнэлэгүүдээр мэргэжлүүлсэн байгаа. Анх санал санаачлал маань 2021 оны сүүлээс эхлээд Samsung эмнэлэг дээр сургалтанд хамрах өргөдлөө өгөөд 2022 оноос эхлээд манай захиргаа дэмжиж тэгээд анхны сургалт судалгаанууд маань бүхнээр Солонгос улсын Samsung төвтэй хамтарч явагдаж эхэлсэн. За дараа нь 23, 24 онуудад манайх өргөн хэмжээний бүрэлдэхүүнээр Samsung төв эмнэлэг дээр удаан хугацааны сургалтанд хамрагдаад за мөн дотоодын сургалт буюу одоо энэ хаалга гайхамшигтай хийж байгаа улсын 1-р төв эмнэлэг хавдар судлалын үндэсний төв хамт олон дээр өгсөлт гаргаад за тэгээд тийч эм сувлагчтай 2 эмнэлэг дээр бэлдсэн байгаа. Эрдэнэ шилжүүлэн суулгах мэдслийг хийснээр манай эмнэлэг за маш нэг алхам биш нэлээд алхам урагшсан байна. Улсын 2-р төв эмнэлэг илэг шилжүүлэн суулгах мэдслийн багийнхны одоо Монгол улсын ард иргэдэд үйлчлүүлж байгаа хүмүүстэй шинээр нэвтрүүлж байгаа нэг том давуу тал нь за дондрын хагалгааг дурангаар хийж байгаа. Тэгэхээр одоо энэ байдлаар манайх нийт хагалгаанд орсон бүх хүмүүс маань бүх донорууд маань 100% дурангийн хагалгаар орж байгаа. Тэгэхээр донортой зөөр баг за эдгэх хугацаа маш хурдан. За тэгээ гоо сайхны талаас маш үзэмжтэй. Нэгт нөгөө талаас хагалгаа хийж байгаа эмчтэй технологийн давуу талыг ашиглаад манайх 3D технологиор хийж байгаа. Бид нэр хагалгаан дээр дурангийн мэдслийн багжаар за тэгээ дурангийн мэдслийг ашиглахдаа нөгөөх нь одоо тийм flexible буюу уян дуран ашиглаад дээрээс нь нөгөө тэр одоо уян дурангууд нь өөрөө бидний одоо хийх гэж байгаа хагалгааны судасчлалтыг тусгай зориултын одоо өнгө гаргаж харж болдог. Индоцин грин гэдэг ийм бодисыг ашиглаад тэгээд нөгөө нэг 4K систем дээр спектрийн туяаг ашиглаж гэсэн үг ерөнхийдөө. Тэгээд нөгөө одоо тухайн одоо эргэтэн дээр байгаа хавдар энд ганцхан хотоодны хавдар яригдахгүй энд илэг зүс нойролцорхон хавдрууд мөн хотоод бүдүүн эзний хавдруудын судалчлалтыг тодорхойлох. За тэгээд дээрэс нь нөгөө нэг булчирхаануудыг тодорхойлох тийм багцтай болсноороо манай мис засал одоо жишээлбэл
дараагийн нэг одоо үе одоо ахиж байгаа гэсэн үг. Энэ нь юу гэсэн бэ гэхээр бид нар нөгөө хавдрын чинь одоо зарчим дээр бид нар судсыг сайн ялгахаас гадна булчирхайг түүх ёстой гэдэг тийм зарчим байдаг. Тэгэхээр бид нар энэ зарчим дээрээ одоо ходоод улаан хоолой хагалгааны үед одоо булчирхайгийн түүх, илэгний хавдрын мэсцлийн зай баримжааг олох те хаана хил хязгаар нь байна тэднүүсийг тогтоох гэсэн энэ зүйл бол манай дээр одоо шинээр нэвтрээд тэгээ явж байна. За бид нар энүүгээр бол одоо анх одоо нэвтэрч эхэлснээс нь хойш хэд хэдэн хагалгаануудыг яг протоколын дагуу хийлээ. Тэгээд хийхэд бол хагалгааны үед үнэхээр маш сайн тусалж одоо тэгтээ бид нар ч бүгдээрээ л орчин үе ярьж байна. Тэгээд бид нар орчин үе ярьж байна, химэл оюухан ярьж байна. Бүх юм нөгөө орчин үеийнхаа цаг үетэй нийцэх ёстой гэдэг энэ дээр бол улсын ордуур төлөвлөг бас нэг одоо шинэ алхам хийгээ явж байгаа гэж одоо бодож байна. За манай 2 дугаар эмнэлгийн ер нь онцлог давуу тал гэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт оншилгоо болон эмчилгээн дээр цогц үйлчлэгээ, тусламж үйлчлэгээ үзүүлдгээрээ давуу талтай байдаг. Жишээлх юм бол бид нар ихэнх одоо нарийн мэрэгчлүүд нэг доор эмнэг эмнэлэг дотор байдаг учраас одоо тухайн хүний тусламж үйлчлэг цогц байдлаар цогц онцлогоогоор ингэж өргөдөг. Дээрэс нь онцлогооны хувьд гэх юм бол бид одоо хавдрын үеийн шаардлагатай одоо онцлогоог бол маш хангалттай хийж байгаа гэж үзэж байгаа. Үүн дээр маань юу онцлж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээрт манай хөхний хавдрын үед бол энэ цөмийн онцлогоо эмчилгээ PET CT гэдэг бол одоо маш чухал онцлогооны аппарат байгаа. Нэгдүгээр хагалгааны өмнөх болон дараах эмчилгээний хяналтуудыг хийдэг учраас өөрийн эмнэлэг дээр ингээд цогц байдлаар үзүүлдгээрээ давуу талтай. Мөн дээрээс нь дурдхад бол манайх хим эмчилгээг бол нэг доор бол одоо нэг эмнэлэг дотроо шийддэг учраас тухайн үндэ бол чирэгдэлгүйгээр тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Анх 2017, 18 оноос эхлээд дурангийн аргаар бамбаг авах бас мэт цэцлэг бол эхлүүлсэн ийм амжилттай явдаг. Тэгэхээр энэ маань бол одоо бид бас дэвшилтэд арга руу бас хөгжиж явж байгаа. Мэдээж хөхний болон одоо хавдрын бус гэх мэтлэн бүх төрлийн эмгэгийн үед мэт цэцлийн тусламж үйлчилгээг бол үзүүлж одоо үдийг хүртэл явж байна. За хөхний мэс заслын хувьд бол манай эмнэлэг дээр бол одоо зөвхөн мэс засал эмчилгээ гэхээсээ илүүтэйгээр өшөө нарийсан одоо эхо хяналттай багажаар соруулах, түлэх, хөлдөөх гэх мэтлэн бас хавдрын бус үеийн тусламж үйлчилгээс үзүүлдэг байгаа. Манай эмнэлгийн бас давуу тал гэвэл мэдээж мэцлийнхаа эмчтэйгээ ингээд хими эмчтэйгээ гэх мэтлэн ингээд тухайн иргэн бол одоо манай эмнэлэгт хандсанараа хамгийн нэгдүгээр урьдчилан сэргийлэх гэдэг байдлаараа хандсанараа бол бүх хангалттай тусламж үйлчилгээг бол авах боломжтой байгаа. 2019 онд энэ эмнэлгийн маань одоо өргөтгөл ашиглалтанд орсноор бол манай эмнэлгийн одоо хагалгааны хэсгийн тоног төхөөрөмж бид нэр хагалгаа хийх бүрэн нөхцөл болцоогоор хангагдж байсан. Сая энэ 2025 онд илэг шилжүүлэн суулгахтай холбоотойгоор ерөнхийлөгчийн ивэл доор бидэрт бас нэмэлтээр бас шинэ үеийн апдейт хийгдсэн хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай дурангийн болон илгэний мэс заслын, хавдрын мэс заслын тоног төхөөрөмжөөр манайх одоо бүрэн бас хангагдсан байгаамаа. Одоо мэс заслын тусламж үйлчилгээнээс гадна одоо тухайн одоо хүн маань гарлаа гэх чинь хавдрын нөхөн сэргээх тусламж үйлчилгээ бас манай эмнэлэг дээр байна. Одоо хавдрын нөгөө нэг мэс заслын дараах хяналтууд манай эмнэлэг дээр одоо жишээлбэл одоо хийгдэх бүрэн болцоо байдаг. Нөгөө нэг CT өндөр хүчин чадалтай CT, MRI, дээд цөмийн PET CT, дурангууд ингээд бүгд хангагдсан байдаг. Дээрээс нь хийм бай эмчилгээ явдаг. Манай эмнэлэг өөр дээрээ нөгөө нэг хавдрынхаа эдийн шинжилгээ гаргаж эдийн төрөл зүйл үе шатын маань өөрсдөө тогтоож өгдөг. Хагалгааны үеийн нөгөө нэг залгахж байгаа хэсэг болон үлдэж байгаа хэсгийн маань хавдргүй байгааг нотлохоо гаргаж өгдөг. Хагалгааны үеийн эдийн хөлдөөсөн зүслийн аппараттай бас тэр шинжилгээгээ хийдэг гэдэг ингээд манад ерөнхийдөө нөгөө хавдрын тусламж үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх бүх нөхцөл бололцоо бол байдаг. Тэгэл манай мэс заслын хагалгаанд хотоодны хагалгаанд орсон өвчтөн Солонгост очоод хийм эмчилгээ хийх гээд очино. Туркэд очоод хийм эмчилгээ хийх гээд очино. Хяналтаа хийх гээд очино.
Тэгээ түүн дээр явсан хүмүүс маань одоо Монголд ийм хагалгаа хийдэг гэж юу, одоо энэ хагалгаа хийсэн эмчтэрээ очиж буцаж тэндээ очиж хянаад та ийм хагалгаа тэнд хийж байхад энд яах гэж ирдгэн гэсэн хийж над хэлсэн энтэйгээ бидэрт их урмын үг хайрлаа. Маш том магтаал тэгээ түүндээ их баярлалаа. Нэгдүгээр. Хоёрдугаар одоо манайх чинь Японтой Солонгостой хавдрын хамтын ажиллагаатай хавдрын эмч нартай. Тэгээ тэд нар бас хамт ирж одоо хагалгаанд орно, бидний арга зүйн зөвлөгөө өгнө, сургалт хийн. Тэгээ тэднэртэйгээ хамт хагалгаанд ороход бол ер нь бол танаа хийж байгаа арга техник, технологи, одоо хэрэгжилж байгаа багш тоног төхөөрөмж одоо бол маш сайн байна, баяр хүргэе гэнтэй одоо бид урмын үг хайрлаа. Тийм ч учраас бид нар бол одоо манай эмнэлэг хавдрын одоо мэс заслын эмчилгээ, хавдрын тусламж үйлчлэгийг бид нар үзүүлж байна. Биднээр үзүүлээрээ одоо тэгээ хүдээгдэл чирэгдэлгүй, цаг хугацаа алдахгүйгээр тусламж үйлчлэгийг аваараа гэж одоо нүүр баатан хэлж байгаа маа.